Эрхэм үзэгчдээ танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдөр улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн даргын нэг өдрийн ажилтай танилцахаар ийхүү зорилгоо болгосон байгаа. Тэгээд өрөө нь ямар ч сонгорхойн бүгдээр ороод санал тавиад үзье. Сайн байна уу та? Сайн байна уу? За танд өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. Бид TM телевизийн танил хүн гээд нэвтрүүлгээс явж байгаа. Улсын хурлын бас томоохон бүлгийн ажилтай ажлын алба дээр нь одоо бүлгийн дарга ажилтай танилцъя гэсэн юм зорилго тавиад ирж байна. Бид таны ажилд бол ямар нэгэн байдлаар саад бол болохгүй. Таны ажил яаж өнгөрдөг юм бэ гэдгийг олон нийтэд хүргэх юм зорилготой. Хүсэлтийг минь хүлээн аваач. За нэгэнтээ ороод ирсэн юм чи одоо хүлээж авахгүй гэдэг яах вэ? За өнөөдөр бол чуулгантай юм байна. Тий. Өнөөдөр таны ажил ямар ажилтай байна та? За өнөөдөр чуулгантай 2 дахь өдөр өнгөрсөн 7 хоногт хэлж амжаагүй асуудлуудаа 2 дахь өдөр чуулганаар хэлэлцэе гэж төлөвлөсөн байгаа. Яг өнөөдрийн чуулган одоо юу гэдгийг хэдийгээр энэ 7 хоног маань харьцангуй улс төр халуухан өрнөсөн 7 хоног болгож байгаа боловч өнөөдрийн чуулганы тухайд харьцангуй бас улс орны нийгмийн эдийн засгийн өмнөөс тулгымцсан асуудлаа шийдвэрлэх улсын хурлс төлөвлөсөн хуулиудаа хэлэлцэх харьцангуй одоо гайгүй гэдэг юм уу? Асуудлууд хэлэлцэхээр тийм л өдөр болох байх гэж найдаж байна. Тэгээ өнөөдрийн чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд бол за хамгийн ихний асуудал захиргааны хэрэг шүүгд хянан шийдвэрлэх тухай хууль. За дараад нь Монгол улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал. Энийг улсын хурлд Монгол ард 3 бүлгийн ардсан нам, ардын нам, шударга сэвслийн 3 бүлгийн одоо дарга ахалсан ажлын хэсэг ажиллаж улсын хөл өргөн барьсан байгаа. Монгол улсын урт хугацааны хөгжлийн тодорхой тийм бодлоготой болёо. Түүнийгээ бас тууштай хэрэгжүүлдэг болох шаардлага байна. Тэгэхгүй ингээд бодлого нь тодорхой бас бодлогогүй байгаад харин улс орн бас эдийн засаг хямрдаг юм байна. Ард иргэд амьдрал хүндэрдэг юм байна. Тийм болохоос тодорхой бодлоготой болж түүнийг тууштай хэрэгжүүлэх асуудлыг энэ удаагийн улсын хурлаас батлах гэж байгаа. Энэ удаагийн хурлын бас хамгийн томоохон одоо бас баталсан бичиг баримтуудын нэг болох болов уу гэж найдаж байгаа. Энэ бодлогын бичиг баримт батлах юм бол 2030 он хүртэл одоо улс орноо хөгжүүлэх юм тодорхой бодлоготой болчихно. Ямар ч нэг алсын хараа бас нэг тийм тодорхой зорилготой болчихно гэсэн үг. Тэр зорилгын төлөө улс төрийн намууд нь тий мөрийн хөтөлбөрөөр оролддог, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг, үе үеийн одоо засгийн газрууд нь ажилладаг юм бололцоо бүрдэх. Ажил хэрэгч чуулган болох гэж найдаж байгаа. Тэгээ бас нөгөө таны түлхүү ярьдаг сэдвүүд бас байна шүү дээ тий. Яалтчгүй энэ урт хугацааны бодлого дээр нь энэ бүсийн нэмэгдлийг бол та өнгөрсөн хугацаанд анзаараад хад нэлээд сайн түлхүү ярьдаг. Энэ талаар ч бас тодорхой ажлууд хийсэн байгаа тий. Одоо тухайлбал намуудын мөрийн хөтөлбөрөөр хэмжигдэхгүй л гэсэн үг үү? Тий. 90 оноос өмнө бол социализмын үед бол 5 жилээр төлөвлөгөө гаргаад яг тэр төлөвлөгөөнийхөө төлөө ажилладаг байсан. Тэргээд эхний 5 жилийн төлгөө биелэлээ дараагийнх руу одоо орой гэл ингэ явдаг байсан. За 90 оноос хойш тийм үү зах зээлийн харилцаан шилжсэн, олон намын тогтолцоотой болсон. Өмчийн тий олон хэлбэрүүд бий болсон. Үүнээс хойш одоо 4 жилийн мөчлөгөр улс төрийн намууд сонгуульд оролцдог. Сонгуульд оролцоод одоо өмнөх тийм үү хэрэгжижсэн төрийн бодлого үйл ажиллагааг хаяад шинээр одоо бид намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Урд нь хийж хэрэгжүүлсэн ажил хүнд ч хамаагүй гэдэг байдлаар одоо 20 жил явж ирсэн. За энэ дунд нь бас нэг засаг солигддог. Тэгэнгүүт одоо шинэ гарч ирсэн ерөнхий сайд нь өмнөх ерөнхий сайдын хийжсэн ажил надад хамаагүй. Би шинэ засгийн газрын тэргүүн, шинэ засгийн газар шинэ бодлого явуулна гэдэг байдлаар дахиад 4 жил дотор тийм үү төрийн бодлогын залгамж чанар алддаг. Төрийн одоо өмнө явуулж ирсэн бодлогод бүгд хаягддаг байсан. Энэ ямиг одоо шийдэх ёстой гэж үзсэн. Энийг шийдэх гэж бид нэрс оролдоо гэж оролдсон. 1997 онд одоо Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал баталсан харамсалтай батлаад тоосон дарагдсан. 2008 онд бид нэр мянган хөгжлийн зорилт суурьсан үндэсний хөгжлийн цогц бодлого баталсан. Бас мөн батлаад дараа нь 6 сард сонгуулсан сонгуулиар 2 хамтарсан засгийн газар байгуулагдсан. Энэ нэг бас тоосон дарцсан. Даргуул хайцсан.
Энэ юунаас болоод ингээд бид тийм үү төрийн урт хугацааны бодлого баталдаг хэрнээ яагаад амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй байгаа юм бэ гэдэг дээр бол дүгнэлт хийсэн. Энэ бол тийм үү энэ одоо бодлогын бичиг баримтуудыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бид бүрдүүлж чадахгүй байгаа юм байна. Энэ одоо бодлогын урт хугацааны бодлогын бичиг баримт нь дунд хугацаатай уялддаг. Дунд хугацааны бодлогын бичиг баримт нь богино хугацааныхаа төлөвлөгөөтэй уялддаггүй. За дээрэс нь одоо бүс нутгийн улс орны салбарын энэ бодлогод хоорондоо уялддаггүй. Тэгэл ерөөсөл нэг сайд өөрийн салбарын бодлого оруулж ирдэг. Нэг аймгийн засаг дарга аймгийн иргэдэд орол тийм өөрийнхөө аймгийн хөгжүүлэлт хөтөлбөр баталдаг. Ийм байдлаар тийм салангад эмх замбраагүй хоорондоо уялдаа холбоогүй маш олон бодлогын бичиг баримт баталж байсан юм байна. Гэдэг дээр одоо бас дүгнэлт хийгээд бид өнөөдөр энэ хөгжлийн бодлого төлөлтийн тухай хуулиар ерөөсөл улсын их хурлаас засгийн газраас баталж байгаа бүх бодлогын бичиг баримтууд хоорондоо уялдаж нэг нэгнтэйгээ харилцсан шүтэлцээтэй байх ёстой гэдэг асуудлыг хөгжлийн бодлого төлөлтийн тухай хуулиар хуульчлаад өгсөн байна. Тэгэхээр энэ хууль одоо батлагдсан учраас одоогийн бидний батлах гэж байгаа 2030 он хүртэл урт хугацааны хөгжлийн бодлого маань хэрэгжээд явах тийм одоо хөрс сур амьд одоо амьдрах орчин нөхцөл нь бүрдэж байна гэж үзэж байгаа. Та ер нь өглөө гайгүй эрт ирцэн харагддаг тий. Өглөө хід гэж ирээд орой хід гэж харж. За өглөө бол 8-аас 8:30 хооронд ирдэг тий. Өглөө бас манай хоёр хүүхд цэцэрлэгт явдаг. Хоёр хүүхдэд цэцэрлэгт нь өргөжчөөд наашаага ажилдаа ирдэг. Одоо бол бас 8:45 болж байгаа шиг байна. Тийм байна. Тий. Орой бол тэгэл 9 цаг 10 цаг хүртэл хариндаа. Бас яагаад гэдэг вөхөр 7-8 цагуд гарах гэх тэгэхээр замын төгжрөл их байдаг. Тийм болохоор замын төгжрөл тэгээ буурсныхан дараа 9 цаг 10 цаг хүртэл хийх ажлуудаа хийдэг. Тэгээ бүлгийн даргын ажилч бас хэцүү л дээ. Өдөрт нь бол маш олон хүмүүс орж гарна. Харин тийм баян хүн холгоостой байдаг энэ өрөө. Тэр болгон дээр чинь бас нөгөө юу гэдгийг унших, судлах, гарын үсэх зурах, танилцах бичиг материал маш их цугладаг учраас тэрнтэйгээ өглөөд ирж танилцах бичиг баримттайгаа танилцсан. Оройд нь бас унших, судлах тийм үү. Материалууд уншиж судлана. Өчигдөр оройход одоо миний бас өнөөдөр орох чинь хоёр асуудалтай холбоотой унших, судлах, танилцуулах материалуудаа юус бэлдээ тавьчихсан. Тэн ширээн дээр өчигдөр орой уншиж судалж авал гарсан. Харин бид нөгөө сэтгүүлчид чинь чуулганы үүдэнд идэг шүү дээ. Тэгэл таны өрөөрөө харахаар л үүдэнд нь байнга хүмүүс орж гараал ингээд. Тий, яг чуулгантай байнга ороотой үед чинь тэгэл бүлгийн даргатаа бас нөгөө гişүүд саналуудлаа солилцох асуудал дээр байр сууриа нэгтгэх тий. Асуудал яралтай асуудал гарах юм бол бас чиглэл авах гэдэг олон асуудлаар бид нар бол байнга уулздаг. Тэгээд дээрэс нь одоо иргэд сонгогчдод тэгэл одоо маш олон талын хүмүүстэй уулзах шаардлагууд гардаг. Ороод ирснэх таны өрөөдөө танилцуулын үзэгчтэй тэхөө. За болно. Тий. За энд ч бараг нэг суудаг юм дөө тэгээд. Тэр ширээнд л болтос гэж. Голцоо тэр ширээндээ суугаад ажил явуулт. Энд хаяа нэг бараг суухаар шаардлага гардаг. Гэр бүлийн зураг байна тий. Тий. Энэ одоо манай хүүгийн 3 хүүхэдтэй. Намайг дөнгөж их хурлын гишүүн болсны дараах зураг байх шиг байна. Манай том хүүгийн зураг. 9 онд авахулсан зураг байна. 8 онд ч авахулсан байж магадгүй. Танай хүү том хүү одоо эдтэй байлээ. Манай том хүү 18-тай. Одоо Америкт цэргийн сургууль сурч байна. За энэ сүүлд авахулсан 11 онд авахулсан зураг байна. Та чи 2 ихэр хүүтэй. Тий, 2 ихэр хүүтэй. 2010 онд төрсэн 2 залуу байгаа. 11 оны манай гэр бүлийн зураг байна. Манай эхнэр том хүү, 2 жижиг нөхөр. Манай чинь бас 5 бартаа эхнэр бүтээр барж илтэй, 3 хүү маань гуруулаас барж илтэй. Ямар сонин тохиол вэ, тий? Тий. 5 барж илтэй гэр бүл. Ер нь гэр бүлдээ та цаг зав гаргах боломж юу нэр вэ? За ер нь бол бас хомс шүү. Тэгээ яг хагас бүтэн сайнд нэг жоохон цаг гарна. За чуулган завсарласан үед бол арай бас нэг эрт харина. Тэгээ зам бол бас яг чуулган завсарласан үед бас нэг гэр орныхантай илүү жоохон ойр татна байдаг. Босд одоо яг чуулгантай үед л ерөөсөө өглөө 8 цагт гэрээс хараад орой 10 цагт хардаг хүнд чинь гэр бүлдээ ямар цаг гарах вэ? За өглөөд яхахгүй 2 хүүхдээ цэцэрлэгт нь хөргөж өгөхдөө 2 хүүхдтэйгээ эдээ өгсөлөөд хамт машинд явна. Орой очихдоо аль хэдийн унтцсан байдаг. Хүүхдүүд гомдол. Тэгээд хагас гайгүй те одоо манай хоёр чинь жоохон болохоор нэг тийм. Өглөө болгон бас цэцэрлэгт нь хөргөж өгöd болохоор гайгүй. А бусдаар бол хагас үтсийн төлөв жоохон хальт тийм хагас өдрийг хамт өнгөрөөндөө. За энэ бол манай аав ээжийн нутгийн уул. Энэ уулын одоо энэ нааш харсан талд манай ээж төрсөн.
Ховд аймгийн Чандман сум. Энэ уулын одоо өвөр талд нь болохоор миний аав төрсөн Ховд аймгийн Манган сумын нутаг. Энэ уулын хоёр талаар одоо Манган Чандман сум одоо хилэлдэг. За Манган сум гэдээ ирснээс манай 5 үеэр одоо бас бүгдээрээ төрд ажиллаж исэн 5 6 үеэр тийм хүмүүс байдаг. Одоо өв эцэг манай Ардын хувьсгалын партизан 1911 үндэсний хэрэгжлийн хөдөлгөөн 1921 оны Ардын хувьсгал оролцож исэн. Ардын хувьсгалын партизан тогтхын найдан гэж хүн байсан. За түүний хүү Жанчи гэж одоо Манган сумын зэрэг голыг одоо анхны засаг дарга хийж исэн. 1945 оны нөгөө тусгаар тогтнолын санал асуулгыг зохион байгуулж байсан. За дээрээс нь хүн амын одоо анхны тоолгыг зохион байгуулж исэн. Тийм бас ажил хийж исэн байсан. За манай аав бол бас энэ Ховд аймгийн засаг дарганы хамгийн газрын дарга, за Чандман сум, Мянган сум нэгдлийн дарга хийж исэн. Бүгд л одоо төрд ажиллаж исэн тийм хүмүүс байдаг юм аа тэгэхэд. За улсын нийслэл Улаанбаатарын зураг байна. Улаанбаатарт та хэдэн онд орж ирлээ? Улаанбаатарт 1992 онд яг оюутан болж орж ирж исэн. За түүнээс урд нь яг тэмцээнээр бас би чинь волейболын спортоор хичээлж байсан. Тэгээд аймгийн шигшээ багт тоглодог. Тэгээд бүсийн тэмцээн, улсын аврал шалгаруулах тэмцээнд оролцдог байсан. Тэр хүрээнд бол 92 оноос өмнө бол хүүхэд сурагч байхдаа бол хэд удаа ирж байсан. Хамгийн сүүлд бол оюутан болсноос хойш ер нь байнгын л одоо Улаанбаатарт ажил амьдрал маань холбоотой. За 94 оноос хойш бол 2000 он хүртэл баг тал нь Улаанбаатар, тал нь Ховдод амьдардаг байсан. За 2000 оноос хойш тогтвортой 98 оноос хойш 98 оноос хойш тогтвортой Улаанбаатарт амьдарч байгаа. Улаанбаатарт ирсэн. Монгол улсын хөгжлийг та ер нь хэрхэн хардаг вэ? Монгол улс маань одоо ийм одоо сайхан өргөн уудам нутаг дэвсгэртэй, байгалийн баялаг ихтэй тийм үү? Нэг хүнд ноогдох малынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг, нөхөн сэргээгддэг баялаг Монгол мал бол ийм одоо сайхан баялагтай нутагт бол ийм цөөхөн хүн ардвал сайхан амьдрах болцоо байдаг. Үнэхээр одоо боломжтой гэж хардаг. Яг нь жоохон одоо хэлэх юм шүүмжтэй гэдэг юм хэлэх юм бол яг хүм ам маань хэд жоохон цөөн байгаад тийм болохоор бас Монголын үе үеийн одоо төрийн бодлогод бол Монгол улсын хүн амыг өсгөх бодлого нэн тэргуунд нь байх ёстой. Нэн тэргуунд нь явж ирсэн цаашдаа ч гэсэн энэ төрд ажиллаж байгаа, төр төсөж байгаа хүмүүс хамгийн том зорилго бол Монгол улсын хүн амыг өсгөх энэ бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж боддог. Та энэ газрын зургийг тухайлбал яг ямар зүйлд ашиглаж байна? Яаж ашиглаж байна? Өдөр тутам ерөөсөө одоо аливаа асуудал дээр сая одоо бүсийн нэмэгдлийн асуудал ярих тийм үү? Данслагдсан бүс нутаг хэдэн километрөө тийм үү? Ямар хуу байна гэдэг энэ асуудлууд байна. Одоо ингээд өвөл цаг болсон маань зуд турхан гэж ярих те хангаан бүс тийм хаагур хүүт их нуруудын хотхоор хүүтийн хэр байгаа те Монгол алтаа нуруу ямар хуу байна. Зүүн бүст маань юу байна те гэдэг ч юм уу. Тэгээ одоо бид ингээд дид үтсийн асуудал ярьдаг. Төмөр зам барих, авто зам барих те ингээд бүс нутгаа аймагуудаа ингээд дид үтстэй холбох гэдэг асуудлууд ярихад бүгд ерөөсөө л энэ газрын зураг дээр л ярьдаг. Яагаад гэвэл улсынхаа газрын зургийг харж байгаа тийм улсынхаа ингээд бүхэлд нь харж байгаа ярих нэг арай өөр л дөө. Тэгэхгүй зөвхөн ширээн дээр суугаад ирэх нэг өөр. Тийм болохоор байнга ерөөсөө өдөр тутам. За Ховдод одоо шинэ тойрогтой ажил их би Ховдоос те аль сумд эхэлж ажиллах вэ? Хэдэн километр лээ гэдэг нь харж байгаа л чинь. За Манган сум руу явхад 80 км, Манганаас Мөс ороход 110 км гэдэг юм уу те. Хамгийн хол нь одоо Ховдоос Булган сум ороход 400 км. Монгол алтаа нурууд авдаг. Тойрогтой гэсэн та ер нь өнгөрсөн хугацаанд тойрогтой хэр ажилласан? Ажилдгүй байх уу те. Одоо Ховд нутгаас сонгогдсон бас одоо баруун хязгаар нутгийн ард иргэдийн амьдрал дунд нь бас өс төрсөн юм чинь иргэдийнхээ бас ахуй амьдрал, ажил төрөлтөнд танилцаж тэдний эрх ашигыг хамгаалах, тэдний дуу хоолой болгохын тулд сонгогдсон тийм үүрэгтэй хэмжээтэй үүргээ биелүүлэх ёстой. Тэр үүргээ бол амхиндаа л биелүүлж байгаа. Би харин таныг давхар одоо энэ том бүлгийн ахлагч болохоор бас ер нь бол тэр хэцүү болсон тий. 2008-аас 12 онд бол би тойрогтой бараг л сар болго очдөг байсан. Тий. Жилдээ бол бүх сумуудаараа орчдөг, бүх багуудаараа орчдөг байсан. 2012 оноос сонгуулиас хойш үндсэндээ 13 онд бүлгийн дарга болсноос хойш бол тойрогтой жилдээ нэг 3 удаа очдог. Жилдээ нэг бүх сумуудаараа явж чадах уугүй юу tal ант. Урд нь бол жилдээ бүх багуудаа тойрчдөг байсан бол одоо бол жилдээ нэг сумуудаараа л ордог тийм хэмжээний болчихсон. Заримдаа ч амжихгүй байгаа. Морин цаг гэдэг манай бүлгийн 3 дахь өдөр болгон бүлгийн мэдээлэл хийдэг. Тэгшүүд манаас тодорхой улсын хурлд хэлсэж байгаа асуудалтай холбогдуулж байр суурь илэрхийлдэг одоо энэ самбар энд байж байна. Энэ самбараа гадаа гаргаж тавьж байгаад мэдэрч одоо морин цаг гэдэг одоо иргэд сонгогчд бүгд мэддэг болсон. Ардын намын морин цагаар юу ярих нь гэж анхаардаг болсон тийм
мэдээллийн цагийн одоо самбарууд энд байж байна. За энэ электрон самбар байж байгаа энэ дээр бид нэр бас нөгөө тодорхой тооцоо судалгаа хийх материалтай танилцах үед энийг ашигладаг тийм үү? Ухаалаг самбар. Бас бидний ажил нэлээх том дэм болдог самбар да. Энд одоо миний бас хүндэтгэж явдаг гэдэг юм уу те зургууд байдаг. За энэ дотор миний хамгийн дээдлэлт нь байж байгаа оргилд нь гарсан одоо оргилуудын зураг байна. Тэнд мөнгө харахаа уулын зураг байна. 4211 м. Та ч уулч юм биш үү? Энэ одоо бол Алтай таван богд авирчээсэн үеийн зураг байж байгаа. Энэ бол Монголын хамгийн өндөр уул. За энэ Сутаа архан байж байна. Сутаа архан бол далайн түвшнээс 4200 м өндөр уул байгаа. За энэ бол манай бурхан халдун байж байна тийм ээ. Халдун бол одоо бас нэлээд жил болгоно гарчдаг. За цам гаруй хайрхан байж байна. Далайн түвшнээс 4100 м өндөр. За Алтай таван богдын одоо малчин хүүтний оргил. Бүргэд оргил гэдэг одоо томоохон оргилууд нь харагдаж байна. 100-ны зав гарах ямар ч зүйл 4000 тонн ууланд гарчдаг. Хамгийн сүүлд энэ жил би Манган сумынхаа гоо хайрхан гэж одоо хайрханд гарсан байна. Өндөр үү? 3500 орчим метр өндөр. Манганы одоо загшнуудын шүтэн уул. За манай ээжийн зураг байж байна. Аав бол намайг 10 дугаар ангих талигаач болсон. Тэгээд одоо ээж маань бас бидний өдөө болтол. Би чи айлын том хүүхэд. Тэгээд 6 дүүтэй. Манай одоо 92 он талигаач болсон намайг 10 дугаар анги төгсдөг жил. Манай баг дүүдэд 3 настай үлдчихсэн. Тэгэл 7 хүүхдээ өсөх гэж миний ээжтэй бас их зүтэрсэн дээ тэгт. Ээжтэй хамт авсан зураг байна. 3 эрэгтэй 3 эмэгтэй дүүтэй. Ээж нь одоо ховдод уу энд үү? Ховдод. Нутагтаа амьдрнаа хотод ирэхгүй л гэдэг. Манай дүүнэр бол бүгд хотод. Ганцхан ээж одоо ганцаараа ховдод тэгэл. За далаа юу чой хамтаа авсан зураг байна. За доотлолт нь их хурлын дарга одоо байсан манай их хурлын гишүүн Дэмбэрлэг. Бид 2008 онд их хурлд нэр дэвших гэдэг нам дээр батламж намтаа нэг гэрээ байгуулж батламж зурж явах юм одоо зураг. Үндсэндээ Дэмбэрлэг бол бас яг намайг одоо энэ улс төрийн улсын хурл төрийн ажилд бас хөтөлж оруулсан хүн. Одоо тийм болохоор би бас Дэмбэрлэг даргатай хүндэтгэлтэй ханддаг. Яа харахгүй одоо энэ хүнээс их сурч одоо энэ хүнээс мэдээж өнөөдөөс өдөө зэрэгтэй явж байгаа бас. За ардын жүжигчин Монгол Улсын хөдөлмөрийн баатар Зангадгой одоо тайлан тоглолтын үеийн зураг байж байна. Дууны урлагт одоо 60 жил дуулсан. Одоо 60 жил дуулсан. Энэ тайлан тоглолтод 60 жилийн хойд тайлан тоглолтыг хийж явах үед нас хүндэтгэл үзүүлж байсан. Тэр үед бас би хөдөлмөрийн баатар болоосоо гэж одоо ерөөж байсан. Тэгээд удахгүй хөдөлмөрийн баатар болсон. Та хэр дуу хуурын тайртай вэ? За яг хөө зүгээр караокед бас дуулнаа. Энэ бас нөгөө хүмүүс нөгөө найранд 3 даваад юу найранд 3 дуутай гэдэгтэй адилхан бас яг хөө дуулнаа. Өөрийнхөө хэмжээнд. За энэ яг хүүтний оргил дээр байгаа. Алтай таван богдын хүүтний оргил 4374 м-ийг өндөрт байж байгаа зураг байна. Яг энэ өндөрт гараад юу бодогддөг юм бэ? Би чадлаа. Тэгэл энэ оргилд гарах сайхан. Оргил дээрээс хараад бүх юм дээрээс нь хараад те ингээд тэр мэдрэмж авах үнэхээр шал өөр байдаг. Оргил руу гарах чинь бол хэцүү шүү дээ. Маш их төвчээр, маш их тийм үү. Хөлс хүч шаарддаг. Ямар ч үзэгч байхгүй зөвхөн өөрийгөө ялахын төлөө явдаг. Бусдыг ялахын төлөө шүү дээ. Бусдын тэмцээн оролдоон бол бусдаа өрсөлдөнд барилдах юм бол хаяхын төлөө те. Сакс волейбол тоглох юм бол хожихын төлөө тоглодог бол ууланд авирч байгаа юм бол зөвхөн өөрийгөө ялахын төлөө. Хинч үзэхгүй, хинч харахгүй. Ууланд гарч чадахгүй буух юм бол гарчаад ирлээ шилж болно бас. Гэхдээ өөрийгөө хуурсан л хэрэг бол. Тэгээд өөрийгөө ялахын төлөө явдаг. Спорт гэсэн. Та бас бүх нэлээд сонирхдаг нутгийнхаа бүхэд унжижсэн машина өгцсөн гэж яриад байдаг. Тий яг хоо нутгийнхаа бүхчүүд бас дэмжнэ бас бололцоо боломж ороод. Бас нутгийн зон олныг баярлуулж бас нутгийн усныхаа нэрийг гаргаж яваа. Тэр сайхан одоо монголчуудын бахархал Монголын тийм үү үндэсний гол спорт болсон бүх бас дэмжихгүй бол бас болохгүй ээ. Яагаад та энэ төрийн албыг сонгох болсон? 2000 онд би Монгол Ардын намд элсэж байсан. Тэгээ 2000 оноос хойш Монгол Ардын намын бас бодлого үйл хэрэг те ингээл үе үеийн шат шатны сонгуульд намаасаа нэр дэвшигчийг дэмжээл оролцоол. Тэгэл явж байсан. Тэгээ 2005 онд намын дэрэгдэх оюутны холбооны ерөнхийлөгч болсон. Өшөөлөд намын дотоод амьдрал те бас намын тодорхой шийдвэр гаргах төвшөнд бас тодорхой хэмжээний бас оролцоотой болж эхэлсэн. За энэ үеэс юу гэдгийг нөгөө бэзэс гэрээзэс төрөөзэс гэж үгөөдөг штэ.
тэрнтэй адилхан яг амьдралаа өөрөө босгож ирсэн. Өөрөө бизнес хийж гэр бүлээ аваад явдаг бол ах дүүнээ аваад явдаг бол бас Монгол улсын топ одоо 20 аж ахуйн нэгжийн нэг болтлоо компаниуд харьцангуй томрлоо. Тухайн үед бол 2000 ажилтнтай жилдээ 4-5 тэрбум төгрөгийн татварыг улс тушаадаг. Ийм л том аж ахуйн нэгж болцсон байсан. Яг хөө үндсэндээ бол бие засцсан, гэрээ засцсан. Санаа зовх юмгүй бас тий болсон. Тэгэхээр төрийн хөдлөө зүтгэе гэдэг бодлоо орж ирсэн байлгүй дээ тухайн үед. Тэгэл 8 онд их хурал дэвшигээл одоо бодвол тэгэл 8 онд их хурал дэвшсэн. Нутгийн ард түмэн бас сайхан дэмжиж их хурлын гишүүнээр сонгосон. Тэгээ одоо түүнээс хойш энэ сайхан одоо олон түмний итгэлийг алдахгүй юмсан гэл хичээгээл зүтгэл явж байна. Чуулганы хоролдонд л орох уу? За. Би танд замд нөгөө энэ чуулганд орох чинь бас юу яана материалуудаа авч орно тий. материалуудаа Тэр материал арай болоогүй. Одоо эхний ээлжинд юм хэдийг аваад орж байгаа юм даа. таны өрөөч чуулганы танхимд Ойрхон тий. Олорчтой. Ер нь энэ сөрөг хүчний гишүүдийн одоо өргөн барьсан хууль батлагддаггүй улсын хурлын даргын ширээн дээр очиод тоосон даруулаад хийгдчихдэг ч гэдэг юм. Иймэрхүү шүүмжүүд үүдэг байна. Одоо хамгийн сүүлд гэхэд би одоо өнөөдөр орох гэж байгаа бүсийн хөнгөлтийн тухай хууль байна тийм үү? Энийн уртл бүсийн нэмэгдлийн тухай 2011 онд санаачилсан. Одоо хэлцэгдэхгүй байж. 11 он 5 жил. За мөн одоо олон хүүхэд төрүүлж, өсгөж, хүмүүжүүлж байгаа эхчүүдэд цалин олох хуулийг бид нас санаачилсан 2011 онд. Тухайн үед нь хэлцэх үед нь одоо ардс намын бүлгийн дарга тухайн үед ерөнхийдөө одоо өнөөдөр ерөнхийдөө сайхан бэлэг байсан. Тэр үед завсралга авсан. Түүнээс одоо өнөөдөр хүртэл бас 6 жил, 5 жил гаруй хугацаанд дарагдаа байж байна. За сүүлийн хуулиудаас харах юм бол одоо малчтын тэтгэврийн насыг наашлуулах тухай хууль, малчтын нийгмийн татварын шимтгэлийг нөхөн төлөвлөх тухай хууль гээд одоо хуулиудыг маань их хурл хэлэлцэхгүй 2 жил гаруй хугацаанд одоо дарагдаал байж байна. Гээд ярих юм бол маш олон хуулиуд одоо ахмадуудаа ач санах тухай хуулийг манай номтой иргэн өргөн барьсан одоо болохос ингээд хэлцэхгүй л байж байгаа. Олон хуулиуд бол хэлэлцэхдэггүй бол байдаг. Гэтэл нөгөө талд нэг ижил төстэй хуулиудыг оруулж яд оочор дарил батлаа явуучих юм асуудал их зөндөл байгаад байгаа юм л. Тэгээ санаанд авццгаар шаардлагагүй. Гэхдээ тэгээ одоо тэгээд бидний хууль хэрэггүй болчихж байгаа юм шиг. Одоо тухайлах юм бол малчтын тэтгэврийн насыг наашлуулах хувийн ажилласан жилийн 1.5 жилээр тооцох тухай хуулийг оюун хорлагч санаачилсан байсан. Бат цогт гишүүн 1.2 жилээр тооцох тухай санаачлал жилийн дараа санаачлал тэрийг батлуулсан. Жилийн өмнө оюун хорлагчны 1.5 жилээр тооцох тухай батлагддаг үнэтэй байж л дээ. Ер нь сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж ажиллаж байхад зарим зүйл дээр бас та бүхэн эсэргүүцсэн ч гэсэн хүч төрөгдөд ингээд асуудал шийдэгдэх тохиолдлууд анзаарч хад байдаг л та. Та бүхэн ер нь сөрөг хүчнийхээ үүргийг хэр сайн биелүүлж байна гэж үзэж байгаа. Одоо бас ажилд өгнөхөд цаг болсон байх шүү дээ. Тий, манай намд бол энэ парламентод улсын хурлд Монгол Ордын намын бүлэгт энэ парламент байгуулагдсан цагаас нь тасралтгүй сууж байгаа гişүүд олон байгаа. Лүндэ Жанцан гишүүн, Дэмбэрл гишүүн, Нямдар гишүүн гэх тийм үү. Олон гишүүд одоо бол энэ үе үеийн парламент, үе үеийн одоо засгийн газрын түүхийг өөрөө дунд нь оролцож бичлэлсэн хүмүүс. Гэх мэтээр цаашлаад ярих юм бол Нямагийн бол, Мэгийн бол гэдэг тийм одоо олон гишүүд байна. Гэтэл харамсалтай нь энэ одоо хүмүүсийн туршлага, мэдлэг, чадварыг тийм үү. Энэ хүмүүс бас дандаа алдаж онж байгаагүй те алдаж байсан баг те. Тэр алдаан дээрээс сургамж авч туршлагацсан байгаа те. Тэр туршлагаас нь одоо өнөөдөр бол эрх баригч намынхан маань суралцаад Монгол Ардын намын бүлгийн гишүүдийг хэлж байгаагаас тоогоо сонсоод явдаг байсан бол өнөөдрийн бас эдийн засгийн хямрал юм хүндэрчихгүй байсан байх гэж боддог. Яг бол би тухайн үед тийм үү эн чин зөв байна, эн чин буруу байна те. Гэт зөвийг дэмждэг, буруу зүйлийг шүүмжилдэг байсан. Харамсалтай зөв дэмжсэн дээр баярлалаа гэдэг мөртлөө буруу шүүмжилсэн дээр төрийн ажил гацаадаг, ард түмээр тоглодог. Төрийн ажил нураадаг гэсэн юм. Гэл одоо бидний шүүмжлэх хүч төр явдаг. Гэтэл тодорхой хугацаанд дараа тэр нь буруу нотлогдоод яа харахгүй алдаатай байсан. Нотлогддог. Тийм болохоор л одоо бас бидний жоо харамсалтай байдаг л та. Уул нь бидний үг авч ирсэн бол та нар бид тийж хэлж ирсэн биз дээ. Тэгэхээр сүүлдээ нөгөөд бол чинь битгий гонгинод битгий гоншгоноод байдаг. Иймэрхүү байдалтай л байгаа шүү дээ. Ер нь одоо энэ 25 гишүүнтэй илүү таах чи бүлэг 26 хүнийг өөр тойрогоос өөр үзэл бодолтой юм хүмүүсийг нэгтгээд хайрцаглаад аваад явах хэцүү юу? Одоо та залуу хүн учраас нөгөө нэг мундгууд байгаа шүү дээ улсын хурлын дараагаар чи дуугүй хажиг тийм үү? Хэцүү байх уу? Хэцүү. Ер нь бол хамгийн хэцүү ажил бол бүлгийн даргын ажил дээ. Ер нь зөв сургагч байх чинь, хүүхэд байх чинь, ангийн дарга хийх чинь бас хэцүү байдаг шүү дээ.
Ижлэх настай хүмүүстэй тэгээ бужигнаал ангийн дарга гэл ангийн дарга. Тэгэхдээ бүлгийн дарга гэдэг бол те яг тэр бүлгийн бодлого нэгтгэхийн тулд өнөөдөр их хурлын гишүүнээс шилдэг. Дээрээ дарахгүй, доороо цэрэггүй шүү дээ. Ерөөсө хинээс ч үл хамаардаг болсон. Тэр хүнтэй юм одоо ерөнхийлөгч их хурлын дарга ерөнхий сайд гэж айх юм байхгүй. Тийм хүмүүсийг нэгтгэхэд нэг бодлого, нэг зорилго тийм үү. Нэг шийдвэр төрүүлэхэд нэлээд хүнд юм бэл. Тэр одоо ажлыг бол бүлэгд энэ дарга одоо үрдэг, одоо намын удирдлагууд үрдэг. Энэ ажлыг зохион байгуулах үнэхээр хүнд нэрээд. Тэг яг хуу нэгэнтэй л одоо хүмүүсийн өгсөн итгэл дээрээс нь үүрэх ёстой ачаа. Тэгэл одоо хариуцлага хэмжээ нэгэд тэгэл үүрэл даах ёстой л төсөлтөгчл байна. Муудах үе бол гарах юм тийм. Хүн байлгүй байдаг юм тий. Өдөр тутам. Тэг бүлгийн хурал дээр энэ бар муудахгүй хүнтэй гişүүдтэйгээ муудахгүй ам зөрөхгүй байхгүй. Гэхдээ л тэгээд нэгэнтэй гарсан бодлого шийдвэрүүл тэрийнхээ төлөө бүр санаа нэгдэл явдаг. Тэр яг одоо мэдээж тухайн үеийн асуудлаас болж тийм үү. Ам зөрөхтэй ам урах үеинд байдаг болохоос устдаар одоо юу гэдэг. Тэргээ цааш нь бодоолоод тэрийг үрэн юм явдаг тийм байхгүй. Энэ хүн бол эр хүн бас тийм л байх хэрэгтэй. Тэг яг хөө маргаал үз. Тэ? Санал зөрөлдөөл үз. Тэгэл тухайн үедээ зөрөлдөө дараад биеинд харгуу санахгүй сайхан явдаг байх хэрэгтэй. Тэр зарчмыг болж явж байгаа. Байлгүй байх уу бас тий. Амар ажил биш одоо миний одоо ингээл үсч гисэн өдөр нэлээд цайж байгаа тий. Тэгээд үс цайхыг бодоход бас нэлээд хүндэл юм ажиж байгаа шүү дээ. Гэхдээ хайрцаглагдаад ах шиг харагдаад байдаг. Яг хөө мэдээж Монгол Ардын нам бол туршлагатай, тулхтай нам. За энэ олон бие төрүүлсэн шүү дээ. Энэ парламентын олон жил суудсан, олон удаа суудсан энэ гишүүд маань бас туршлага байна. Тэдний бас тийм туршлага мэдлэг бас ноён нуруу. Тэр бол ингээд бас бүлгийн ажлыг ингээд нэгэн зөвхт нэгтгэхэд ингээд явахд маш их дэм болдог. Яг харахгүй бас манай туршлагатай гишүүд маань яг юм асуудал хүндтэй надад ямар шийдэл гаргалгаа байхгүй арга мохорцоо үед ингэх ёстой гэдэг юм аа тэгдэм аа те энэ асуудлыг тэгчээр ингэчийг зөвлөдөг. Тэр сайхан одоо зөвлөгөөнүүд ч юм бол маш том одоо амин дэм болдсон шүү дээ. Та чуулганыхаа уралд ороод эргээд хизээ хойлоо уулзгуулаа. Таны өнөөдрийн ажлыг чинь дагаа яваа. Тэгвэл юу 10:30-с уулзъя. 10:30-аас ямар ажилтай вэ та? 11-аас юунд яач нөгөө үйлдвэрчний төв зөвлөл дээр. Тэнд ямар ажилтай вэ? Тэгээд үйлдвэрчний хөлөөнд бас юу хамтарч ажиллах юм. За. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн нэгдэх хэсэг улсын их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн нэгдэх 1-3 дахь заалт заасан бүрэн эрхийнхээ дагуу улсын их хурлын нэр бүхий гишүүд Бямцогт, Бакэ, Баттулга, Батцогт, Болд, Гамбат, Дашторж, Содбаатар, Содвилэг, Хүрлбаатар, Тэлэхан, Хаян Хэрва, Чойжил сүрэн, Энх хамгаалан, Даваа сүрэн, оюун хорол нарын гишүүд бид аж ахуй нэгжийн орлогын албан татврын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан улсын их хурлд өргөн мэдүүлж байна. Хөдөө орон нутгаас нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн хүн амын хэт төвлөрөөс үүдэлтэй эколог орчны бохирдол авто замын төгжрөл төрийн үйлчлэгийн чанар хүртээмжтэй холбоотой олон бэрхшээл асуудлууд нийслэл тулгамдж иргэдийн эрүүл аюулгүй ая тухтай амьдрах боломж нөхцөл хязгаарлагдмал байна. Иймээс хөдөө орон нутгийг хөгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн ялгааг бууруулах бодлогын хүрээнд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг улсын их хурл 2001 онд батлан гаргасан байдаг. Уг бодлогын баримт бичиг нь Монгол улсын бүсчлэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, бүсчлэлээр дамжуулан нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах, аймаг орон нутгийн хөгжлийг дэмжих, төрийн бодлого зохицуулалтын тогтолцоог бий болгох, орон нутгийн хөгжлийг төсөв, татвар, хөрөнгө оруулалт, мөнгө зээлийн бодлогоор дэмжих, бүс нутгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд аж ахуй нэгж байгууллага иргэдийн оролцоог дэмжин урамшуулах талаар тусгасан. Мөн хөдөөгийн хүн амын ядуурлыг бууруулах, ажил эрхлэлтийг дэмжих, сум дундын зориултын санхүүгийн механизмыг бий болгох, алслагдсан болон говийн бүс нутагт ажлын байр бий болгосон хөрөнгө оруулагчид татврын бодлогоор урамшуулах гэж тодорхой зааж өгсөн. Монгол улс 2007 онд жижиг дунд үйлдвэрийн тухай хуультай, 2009 оноос жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хөнгөлтэй зол олгож эхэлсэн тус салбарын хөгжил ахиас авчирсан билээ. Гэвч зах зээлийн зарчмаар хүн амын төвлөрөл, эрэлт хэрэгцээ, дэд үтцээ дагсан бизнес, үйлдвэрлэл үүсгэх төвлөрч, харин алслагдмал хөдөө орон нутгийн тээвэрлэлтээс эхлээд үйл ажиллагааны өртөг зардал өндөртэй тул бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд хүндрэлтэй байсаар байна.
Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний тухай улсын их хурлын 2015 оны 41-р тогтоолын хавсралтын 1/4-д бага орлоготой иргэд жижиг дунд үйлдвэрийн татварын хувь хэмжээг бууруулах замаар дэмжлэг үзүүлэх гэж заасан. Ийм дээр дурдсан үндэслэл шаардлагыг харгалзан аймгийн төв нь 600 км-с аслагдсан Баян хонгор, Дорнод, Завхан, Хөвсгөл, Баян хөлгийн Гов Алтай, Увс, Ховд зэрэг аймагуудад байнгын үйл ажиллагаа явуулан 3-аас доошгүй ажлын байр бий болгосон. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан. Аж ахуй нэгжийн төлөх орлогын албан татварыг 600 км-с дээш аслагдсан бол 50%, 1000 км-с дээш аслагдсан бол 90% хөнгөлж 3 жилийн хугацаанд дагаж мөрдөхөөр аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг санаачлалаа. Ингэхдээ ашигт малтмлын хайгуул хийх, ашигт малтмал ашиглах, согтууруулах хундаа борлуулах, импортлох, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, өөрийн телефоны үйлчлэгээ эрхлэх, эрчим хүчний их үүсвэр шугам шүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисхийн үйл ажиллагаа эрхлэх, автозам, замын байгууламжийг барих, засварлах, цацраг идэвхт бодис ашигт малтмал, цөмийн энерги үйл ажиллагаатай эрхлэхээс бусад үйл ажиллагаанд олсон аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хуулийн 7-3 заасан татвар ногдох орлогыг дээр хөнгөлөлтөнд хамруулахгүй байхаар тусглаа. Монгол улсын 2014 оны нэгдсэн төсвийн гүйцэтгээс харахад аж ахуй нэгжийн орлогын албан татварт нийтдээ 621 тэрбум төгрөг төвлөрснөөс орон нутгийн татварын албад 10 тэрбум төвлөрчээ. Харин аслагдсан дээрх 8 аймгийн хувьд 2.6 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Энэхүү татварын хөнгөлөлт хэрэгжснээр орон нутгадх бизнесийн орчныг сайжруулах, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгох, иргэдийн орон нутагт ажиллаж амьдрах нөхцөлийг дэмжих, өнөөгийн нүүрлээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад аж ахуй нэгжүүдэд дэмжсэн чухал дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой юм а. Хуулийн төслийг хэлцэх шийдвэрлэж өгнө. Анхаарал тавьсанд баярлалаа. Өнөөдөр Монголын Улсын нийгмийн холбооноос бослуулсан хөдөлмөрчдийн нийгмийн захиалга баримтчгийг олон нийтийн өмнө хэвлэл мэдээллийн ажилтнуудынхаа өмнө ясал төрөлдөр хардуулж өгье. Энэ дурдгдсан та бүдгийн санал, та бүдгийн хүсэлтийг хамгийн сайн биелүүлж, хамгийн сайн мөрийг хөдөлгөтөд тусгаж чадах, түүнийг хэрэгжүүлэх төлөө ажиллаж чадах нам бол Монгол Ардын нам яхахгүй юм. Бусад намуудад боломж олгосонгүй хамсалтай бид анхдагч нь байлаа. Анхдагч нь байгаад хамгийн сайн хэрэгжүүлж чадах нь бид байж чадна гэдгийг бас Монголын үйлдвэрчдийн эрхлэлийн холбооны нийт удирдлагууд, нийт 450 мянган гишүүд та бүхэндээ илэрхийлж байна. Эвлэл дээр гарын үсэг зурлаа. Ер нь жоохон өнөөдөр иргэд яг юу хүсэж байгаа юм бэ? Сая яг үйлдвэрчдийн эвлэл дээр хөдөлмөрчдийн нийгмийн захиалга баримт бичиг гээд Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооноос сонгуульд оролцох бүх улс төрийн намуудад санал тавьж байгаа юм байна. Одоо нийгмийн өмнө тулгуурласан ийм асуудлууд байна. Ийм асуудлыг шийдэхээс үйлдвэрчдийн эвлэлийн саналыг аваач гэж. За хамгийн анхдагч нь болж Монгол Ардын намыг төлөө сая бас саналын өдөр авлаа. Иргэд юу хүсэж байгаа юм бэ гэж. Энэ дээр бичсэн зүйлүүд хүсэж байна да. За яг өнөөдөр одоо ингээд гадаад гэж байна. Бид нар хүүтэн байна. Тэгэхэд иргэдийн хүсэж байгаа юм бол ерөөсөө амьдрал сайхан амьдрах юмсан гэж хүсэж байна. Гэд сатгалан мөр үтэн тийм үү. Аятаа тухтай орчинд ажиллаж амьдрах юмсан тийм үү гэдэг өнөөдөр хүний одоо амьдралын анхдагч хэрэгцээ болсон идэх, өмсөх, унтах гэдэг гурван хэрэгцээ байдаг шүү дээ. Тэр нь бүрэн хангагдаж чадж байгааг бол бас чадахгүй байна. Тийм болохоор тэн дээр бид анхаарах хэрэгтэй.
Таас өнгөрсөн хугацаанд ярьсан тэгээд дэлхий дээр шатхууны үн тэгж агтлаа буугаад ах чинь Монголд буудаггүй. Энэ одоо ямар учиртай юм бэ гэдэг энэ асуулгыг ерхий сайдаас асуусан. Ер нь жоохон үр дүнд хүрэх нь үү? Монголд шатхууны үн буух нь үү? Тэгээ энэ асуудлыг би дөнгөж өнгөрсөн 5 дахь чуулганд асуусан юм биш. 2014 оны 12 сарын 9-нд жигжит сайдыг уул уурхаан сайдаар буюу одоо энэ шатхуун хариуцсан сайдаар томилогдох үед нь өөрөг даалгавар өгч ирсэн. Шатхууны үн дэлхийн зах зээл дээр 3 дахин буурчлаа шүү. Монголд буурах ёстой шүү. Буулгаж чадахгүй бол танд хариуцлага тооцсон шүү гэж. Харамсалтай нь буухгүй байгаад байсан. Тэгээ өнгөрсөн 15 оны 9 сард асуулга тавьсан. Асуулга бол үндсэндээ хариуцлага тооцохын одоо урд дахь хэлбэр. Асуулга тавьсан. Асуулга тавьснаас хойш яг шатхууны үн улсын хэмжээнд ижил үнэтэй болсон. За буухгүй байгаад байгаа. Тийм болохоор бид нар асуудлыг өнгөрсөн 5 дахь чуулган дээр ярьсан. Яг чуулган дээр асуудал яригдаж эхлэх үед өмнөх өдөр 4 дахь өдөр пүрэв гарагдчихлаа. Улаанбаатарт шатхууны 100-аас 150 төгрөгөөр буурч эхлээд одоо өчигдөр одоо жишээ нь Өмнө Говь аймагт бас 100-аас 150 төгрөгөөр буурчна гэж асуудал ярьж байгаа. Тийм болохоор ингэ шахахгүй бол буудаггүй. Шахахаар буудаг. Ийм утгагүй байж болохгүй. За энэ бууж байгаа нь тэгээд нэр төдөө тийм үү? Нэг оромдсон. Өнөөдөр хятад улсад шатхууны 50% буурсан. 40% буурсан. Оросын улмаас 50% буурсан байгаа гэдэг тийм үү? Тэгэд Монголд хэрвээ бодох юм бол шатхууны үн 800-аас 1000 төгрөг байх бололцоотой байгаа. Хэрвээ татвар авахгүй тохиолдолд. За яг хөө татвар авъя бас өн өссөн үед нь зөөлөвч, жиргэвч хийж тийм үү? Тогтвортой байхын тулд татвар авъя гэж ярьж байгаа. Тэрийг бас үгүйсгэж болохгүй. Гэхдээ шатхууны үн өнөөдөр татвар авч байгаа тохиолдолд одоо өнөөдөр авч байгаа татвар ш гайлын татвар, онцгой албан татвар. Энэ тохиолдолд нэг 1200-аас 1300 төгрөгийн орчим байх бүрэн боломж байгаа. Тий. Энийг хийж чадахгүй гэдэг би аргаар арчаад одоо би зааж өгье гэсэн удахгүй бас шаардлага хөрвүүлнэ. Саналаа тавина тий. Ингээд хийх юм бол шатхууны үнийг 1200-аас за бүр болио гэхэд 1400 төгрөг байх бололцоо бүрднэ гэдэг бас саналаа одоо жиг сайд хэлье гэж бодож байгаа. Буулахгүй бол яах вэ? Шатхуун буурна гэдэг чинь эргээд хүний иддэг талхтай хүмүүсдэг хувцастай бүх юм нөлөөлж байгаа. Одоо өнөөдрийн тий ингээд цахилгаан дулаан эрчим хүчний үн суур нь 2 дахин нэмэгдсэн ш. Одоо иргэд мэддэм юм мэдгүй юм. Цахилгааны үн суур нь 2 дахин нэмэгдсэн байгаа. Хэрвээ хямд үнэтэй нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх юм бол хямд үнэтэй цахилгаан хэрэглэнэ. Энэ бол хүн болгон цахилгаан эрчим хүчийг мэддэг хэрэглэдэг хүн байхгүй Монгол улсад. Тийм үү? Тэгэхээр хэрэглэж байгаа эрчим хүчнийхэн төлбөр нь багасах юм бол тэр иргэд амьдрах хэрэгтэй. Тэгэхэд яагаад шатхуунд хамаатай гэж. Шатхуун тэгвэл тэр эрчим хүч үйлдвэрлэж байгаа гол түүхийд нүүрс. Нүүрсийг олборлохын тулд зарцуулж байгаа зардлын 50% нь шатхуун. Тэр шатхуун буурчих юм бол тэр хэмжээгээр нүүрсний өртөг буурна, нүүрсний өртөг буурах юм бол цахилгаан эрчим хүчний үн хямдарна. Дээрээс нь талхны асуудал гэж байна. Талхыг авахын тулд бид нэг юм уу? Талхыг бүтээхийн тулд гурил тийм үү? Гурилыг хийхин тулд улаан буудаг тариадаг, ургуулдаг тариалны салбарт зарцуулж байгаа нийт гарч байгаа нийт зардлын 35-аас 40% нь шатхуун. Хэрвээ шатхууны хямдарчих юм бол бид хямд үнэтэй улаан буудаатай болно. Хямд үнэтэй улаан буудаа гар хямд үнэтэй талах гарна. Гурил үйлдвэрлэх хямд үнэтэй талах гарна. Ингээд тэр иргэдний амьдрал талах чинь шатхууны үнэтэй холбогдчихж байгаа. Ингээд бодох юм бол ингээд иргэн болгоны амьдралд шатхууны үн бол тийм үү шууд болон шууд усаар нөлөөлдөг. Одоо ингээд Улаанбаатарт явж байгаа унж байгаа машин болгонд нь өдөр одоо чинь Ховд аймагт 400 төгрөг шатхууны үн буусан байж байгаа. Тэр бол өдөр тутмын амьдрал тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа шүү дээ. Танай намын бүлгийн зүгээс бас нэг асуулт яриад байгаа нь орон сууцны зээлийн хүү буурж болж байхад ягаад бусад зээлийн хүү буурж болохгүй байгаа юм бэ гэдэг энэ асуудлыг тавьж байгаа тий. 14 оноос эхлээд одоо 16 болцсон. Би 2 жилийн өмнө яриад шүү дээ. 2 жилийн өмнөөс эхлээд бид тэтгэврийн зээлийн хүү бууруулаач. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 600 тэрбум төгрөгийг тийм арилжааны банкнд баг хүүтэй байршуулж байгаа оронд тэтгэврийн зээлийг баг хүүтэй өгчих банкудад байршуулад тэтгэврийн зээлийн хүүг тийм үү 5-аас 6% бууруулах бололцоо байна. Өнөөдрийн 20% зээлийг 12, 3, 14 дээр авчих бололцоо байна. Энэ ажлыг хийгээч гэж шаардсан. Ямар ч боломжгүй гэж хэлж ирсэн. За өнгөрсөн 15 оны 11 сард 16 оны мөнгөний бодлого батлах үеэр манай улсын их хурлын гишүүн Нямдар ширгүүтэй гишүүд маань банкны зээлийн хүүг бууруулаач. Энэ арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулаач гэсэн. Ямар ч боломжгүй. Тийм одоо 6-аараа буу гэж буучдгүй маа. Энэ ямар ч бололцоогүй одоо улсын их хурлын дараагч тэр Монгол банкны ерөнхийлөг тэгж ирсэн. Гэвтэл мөн 45 хоногийн дараа он гарангууд гинтхэн инфляц буурсан учраас ипотекийн зээлийг гэдэг 8%-ийг 5% болох бололцоо байна. Тийм бол ипотекийн зээлийн хөнгө бууруулна гэж байгаа. Тийм бол тийм үү. Биднийг ярихаар болдоггүй гэдэг тийм.
Та нар өөрсдөө болох нь болгож болд юм бол одоо тэгвэл болгочихооч. Тэр тэтгэврийн зээлийн хөвөг боруулъя, малчны зээлийн хөвөг боруулъя, төрийн албаагчлалын цалингийн зээлийн хөвөг боруулъя. За дээрэс нь аж ахуй нэгж байгууллагуудын тийм үү арилжааны банкудаас авсан тий. Аж ахуй нэгжийн зээлийн хөвөг боруулах юм уу. Нэгэнтээ инфляц уурсан бол буурсан гээд ипотекийн зээлийн хөвөг бурч болд юм бол бусад зээлийн хөвөг бууруулаа гэж байгаа. Энэ асуудлыг одоо бас бид нар шахнаа, шаарднаа. Тэгээ шаардахаар жоох ажлууд явдаг, шаардахгүй болохоор явдаг нэг бас тийм байж болохгүй. Одоо саарл ордны хажууд бид ирээд байна. Ер нь энэ саарл ордонд сууж байгаа хүн бүхэн муу нэртэй болчихлоо өнөөдөр тий. 76 хулгайч, 76 авилгагч гээд өнөөдөр яагаад энэ төрийн нэр хүнд ингээд ард түмний өмнө ингээ унчих вэ? Та үнийг ер нь юу гэж харж байна? Бас дотор нь суугаад муулуулж яхад мэдээж таатай биш л байдаг бах тий. Тий. Яг уулын модны урттай богинто олон хүн сайнтай муутай гэж ярьдаг тий. Тэгээ нэг өхрийн эвэр дэлсвэл 1000 өхрийн эвэр дэлснэ гэж бас ярьдаг. Тийм болохоор энэ дэр өнөөдөр мэдээж одоо олон хүн дотор сайн байна, муу байна тий. Тэр хүмүүсээс бас болж байгаа, төрийн ажиллаж байгаа, төрийн төлөө хоёргоо сэтгэлээ шударга ажиллана гэсэн улсуудаас гарч байгаа алдаа дотор болдог баг. Дээрээс нь бас хэд их улс төрж тийм үү. Улс төр хийхдээ бас яг ёс зүйтэй хийхгүйгээс болж энэ төрийн ордонд ажиллаж байгаа гэдэг юм бас одоо төрийн түвшээдийн нэр хүн жоо хунж байгаа багт. Мэдээж одоо улс төр хийх юм бол ерөөсөө бие биенийгээ л ямар нэгэн байдлаар муул хэлж ивэл тийм муухай харагдуулж ивэл энийг улс төр гэж ойлгодог нь ойлголт айгүй буруу ойлголт. Бид бодлогын асуудал дээр маргах, бодлогын асуудал дээр мэтгэлцэх тийм үү. Бодлогын асуудал дээр энэ хэн сайн бодлогоо дэвшүүлж буруу бодлого шүүмжилж явах хэрэгтэй. Гэтэл манайхан хэтэрхий одоо юу гэдгийг хөнжил гуцсны юм уу, дээл хувцсны гэдэг юм уу, царайны сайн муухай гэдэг юм уу тий. Удам угсааны гэдэг юм уу. Ийм хэрүүл рүү яваад орчдөг. Энэ нэргээд өөрсдөө муухай харагдуулдаг. Ийм байдлаар улс төр хийх хэрэггүй л. Өөрөөр хэлэх юм бол хувь хүний тийм үү. Онцлог байдлаар яаж улс төр хийх шаардлагагүй. Бодлогоороо бид бол нөрсөлж бодлогоор ярих хэрэгтэй юм л. Гэтэл одоо тийм хов жив хэрүүлийн жинэртэй асуудлуудаас болж одоо улс төрчдийн нэр хүн ундаг баг. Дээрээс нь төрд хоёргоо сэтгэлээр тийм үү шударга ажиллана гэж орсон улсууд маань тэгж ажиллаж чаддаггүй. Тийм асуудлаас болдог байх л гэж байна. За чуулганыхаа уралд ороход. За тийм. Бид нар бас өнгөрсөн хугацааныхаа амжилтан дээрээс алдаан дээрээс суралцах ёстой. Ойлголцоо зөвшөлтсөд бас Монгол хүн амбицтай, Монгол мөрөөдөлтөй тийм үү, Монгол улсаа хөгжүүлэх гэсэн чин сэтгэлтэй, чин зорилготой байх юм бол хүн болгон энийг бас хэрэгжүүлээд явчих бололцоотой. Урд нь яга хэрэгжихгүй байсан бэхээр урд нь бид нар бодлогын бичвэрт батлаад хэрэгжүүлэх тийм үү, процессын хуулийг баталдаггүй байсан. Одоо бид процессын хуультай болцсон. Хоёрдугаарт нь өнөөдөр энэ бодлогын бичвэрмтийг байх ёстой юм байна. Хонглын үзүүрт гэрэл асаага түүнлөгөө чиглээд явах алсын хараа бас хүнлэг мөрөөдөл, зорилго, тэмүүлэл байх ёстой байна гэдэг тэмүүлэлтэй болж байна. Сайн ч бай, муу ч бай. Энэ лүү тэмүүлж явахгүй бол хүн болгон өөр өөрийнхөө дураар тийм үү унтаад босхороо нэг өөр зүүдлээс ирснээр ярьдаг ийм байх юм бол болдоггүй юм байна. Их хит их улс төржөөд засгаа унгаагаад тийм үү бие биенээ өгүүлсгээд байх юм бол улам хэцүү болдго юм байна. Гэдэг юм чинь бол өнгөрсөн хугацааны алдаан дээрээс олоод харцсан. 2004-өөс 2012 онд ардын нам, ардсан нам хамтраад ажиллаж байгаа үедээ олон амжилтанд хүрчээсэн. Энэ амжилт бол бидний бас тийм үү хэрвээ хамтраад зөвшөлтсөд ойлголцоод явах юм бол улс орноо хөгжүүлж чадах юм байна гэдэг бас нотолцсон. Бидэнд тийм туршлагууд байгаа даа. Тийм болохоор би бас хэрэгжих бололцоотой гэж үзэж байгаа. Бид 8 цагт таны өрөөний өдөнд сууж ирсэн. Одоо яг 20 цаг болж байна. 12 цаг. Бүсийн нэмэгдлээ ямар ч гэсэн дэмжүүлээд авлаа тий. Хилцгийг 8 цагт одоо чуулганд хараад дөнгөж сая завсарлаа тийм ээ. Тэгээд яг уул нь хилцэх асуудлын 5-д байсан юм. Тэг яг Монгол Ардын намын бүлгийн дарга санаачилсан гэдэг гэж байгаа юм уу? Хамгийн сүүлд хилцснэ гişүүдээ байлгажаа гэдэг бас хамгийн сүүлд сая 12-т нь хилцлээ. Тэгсээр байгаа жоо оройчлоо. Гэхдээ яг бас бүсийн хөнгөлөлтийн асуудал бол их чухал асуудал. Яа харахгүй бас Монгол улсын одоо өргөн удам сая 565 мянган км хавтгаа дөрвөлж нутаг дэвсгэр дээр
маш цөөхөн 3 сая хүн амьдарч байгаа. Энэ одоо иргэдэг тухайн амьдарч байгаа орч төрж өссөн газартаа тий ажиллаж амьдрах аятаа тухтай байх одоо орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бас тодорхой гэсэн жоохон дэм болсон хөлийг бид. Уул нь бол 2009 оног санаачилсан. Тэгээд тухайн үед их хурлд дэмжлэг аваагүй. Тэгээд 11 онд дахин санаачлаад 11 он санаачилсан хуулинд одоо төрийн байгуулалтын байнгын орон дээр хилцэгдэхгүй 5 жил гаруй болсон. Аргагүй одоо сая дахиж энэ хуулиа өөрчлөөд өнгөрсөн онд одоо жилийн өмнө их хурл дөргөн барьсан хилцэггүй явсараад өнөөдөр одоо хилцэх эсэх нь шийдэгдэж байна. Гэтэ улсын хурлын нэр хөх 16 гишүүн санаачилсан байгаа. Ганцхан одоо миний хууль биш. Тэгээ энэ хууль батлагдах юм бол бас Улаанбаатарын бас энэ хэд төвлөрөл бас баг ч гэсэн хэмжээгээр саарах тийм үү. Дэм болох болов гэж бодож байгаа. Энд чинь бид нар чинь хөдөөдөө аятаа тухтай амьдрах орчин нөхцөл бололцоо боломж байдаггүй. Тийм учраас ажлын байр хайгаад тийм үү. Амьдралын ирэхээр хот руу нүдэг. Тэр нь хотын иргэдэд иргэд сөрөг үр дагавар бий болгодог. Хотын иргэдийн аятаа тухтай тавтай амьдрах орчин нөхцөлийг иргэд сөрөг нөлөөлдөг. Тийм болохоор энэ одоо төвлөрөл маань хоттоож хөдөөдөж аль алинд нь проблем болж асуудал болж байгаа. Тийм болохоор хотын иргэдэгч аятаа тухтай амьдрах бололцоог хангах хөдөөний иргэдэгч хөдөөдөөс аятаа тухтай амьдрах бололцоог хангахын тулд бид нэр энэ одоо бүсийн хөнгөлөлтөд санаалж байгаа. Энэ бол зүгээр жижиг асуудал. Үүний цаана бол зөвхөн Улаанбаатарт гэсэн ганцхан таталцлын төвтэй биш тийм үү? Бүс нутаг бүртээ таталцлын төвүүдийг бий болох хэрэгтэй. Одоо шинэ баруун бүс нутагт гэх юм бол ховд байдаг юм уу те? Ховдод хэрвээ ингэ үйлдвэрлэл үйлчлэгээ хөгжөөд томоохон бизнес тийм үү? Яг бололцоо боломж бий болоод ингээд гэх юм бол баруун 5 аймагхан баруун 5 аймагтаа л төвлөрнө. За хангаан бүстэй те? Ар хангаа, өр хангаа одоо манай Булган, Хөвсгөл аймагуд байгаа ш Баянгор гэдэг. Энэ аймагуудад томоохон бас үйлдвэрлэл үйлчлэгээ одоо оюутлах шиг байдаг юм Эрдэнэт шиг том үйлдвэр байгуулах юм бол тэрийгээ дагаал тэндээ хүмүүс аятаа тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэнэ. Зүүн бүстэй ялгаа авахгүй дорнод Хинти, Сүхбаатар аймагтай одоо газрын тосны урхаагаад байгаа үйлдвэр дагаач байдаг юм эсвэл одоо боловсруулах үйлдвэр байгууллагад ингэ явах юм бол тэндээ төвлөрлөе болно. Ингэх юм бол ганцхан Улаанбаатар руу төвлөрдөг нүүдэг шилждэг энэ асуудал маань тэр бүс нутагта шийдэгдэх юм болцоо үрдэг. Цаашдаа бол энэ Монгол улсын нутаг дэвсгэртэй тийм 5 одоо тийм таталцлын төв Улаанбаатар шиг биш юм а гэхэд одоо дархан Эрдэнэт шиг тийм таталцлын төвүүдийг бий болох хэрэгтэй. Ингэжээж Монгол улсынхаа энэ өргөн удам нутаг дэвсгэртэй Монгол хүн болгон одоо эзэн нь болж те энэ одоо өргөн удам нутаг дэвсгэр дээр аятаа тухтай амьдрах ийм боломж үрдэнэ. Энэ хэлэл одоо цаашдаа бас төрийн бодлого чиглэгдэх хэрэгтэй. Нилийн ачаалттай ах шиг байна. Өнөөдөр өнгөрлөө те. Одоо та яах вүлээ? Тий, одоо би бол 7-оос 9 цаг хүртэл заалан тоглолтыг. Манай одоо Алтан Барс гэдэг волейболын баг байдаг. Тэр багийнхантай тамирчтай. Уул нь одоо 7 цагаас эхэлсэн юу тоглож байгаа байх очиж ганц цаг гэсэн хөлсөө гаргана. Ягаад гэвэл бас энэ их ажлын ачааллыг бас би төвтэй хөдөлгөөн хийжтэй хөлсөө гаргаж альчаал тайлдаг да. Бид нар заал руу хамт явж болох уу? Болно тий. Очоод манайхан тоглож байгаа. Би одоо ингэ гарлаа хамт явчихгүй тий. За. Тэгэхээр та заалан дээр ирлээ 2 цаг гаруй тоглолоо. Тэгэхээр энэ Алтан Барс гэдэг баг хэдэн оноос эхлээд орж тоглосон бэ? Амжилтуудтай. Би бол яг өөрөө Алтан Барс багт яг Ахмадын багт өнгөрсөн 100 тоглож улсын аваргаас мөнгөн медаль авсан. Ахмадын баг гэдэг нь болохоор 40 наснаас дээш насныхан тоглолт юм. Зүгээр би яг өөрөө бол багада Ховд аймгийн Шигшээ багт волейболын баг тоглодог байсан. Тэгээд оюутан болоод дараад нь бизнес хийж байгаа үедээ бол энэ тэмцээн оролдоонд их орж байгаагүй. 2007 онд улсын аваргаас New Progress гэдэг багаараа улсын аваргаас мөнгөн медаль авч байсан.
Түүнээс хойш яг ганц дижитал тэмцээнээс медалд авч ирсэн. За Алтан Барс багийг бол 2013 онд авсан. 13 онд энэ Алтан Барс баг гэдэг энэ баг маань байгуулагдаад улсын аварга, лигийн аварга тий олон удаа болж бас олон улсын Зөв Азийн тэмцээнд оролцож байсан бас туршлагатай баг байгаа. Энэ бас манай Монголын волейболын бас цөөхөн одоо шилдэг багуудын нэг. Клуб маань бас гайгүй одоо нэлээд олон хүүхдүүд хичээлдэг юм л баг да. Харин хичнээн төрлийн спорт хичээлж байна. За ямарсан ууланд гарч байна тий волейболоор хичээлж байна. Өөр яг хичээл нэх юм бол зүгээр цаг зав олдох юм бол яг зүгээр бөмбөгтэй спорт бол тийм сакс, теннис гэдэг одоо бөмбөгтэй спорт бүгдээрэнд яг бай. Теннисээр бол сургуулийнхаа авраг болж ирсэн бас тийм. Их сургуулийн хуулийн ангийнхаа бас тийм мөнгө медаль авч ирсэн гэдэг зөндөө юмд байгаа. Спорт гэдэг бол мэдээж хамтын ийм амжилтын спорт байдаг. Тэгэхээр ер нь энэ та хэр нийтч вэ? Улс төр гэдэг чинь бас нэг ийм хамтын багийн л тоглолт ч үдэ тий. Тэгээ нийтч болоод л одоо юу гэдгийг өнөөдрөөс ингээд багтаа явж байгаа бас улс төр бас тий багтаа тодорхой ингээд бас хамт олонтой явж байгаа. Энэ бол яг харахгүй багийн спорт бол тий хүнийг хамтаж нийтж нэг нь нийтийн төлөө явдаг тий нэг нэгнийхээ төлөө сэтгэлээ гаргадаг. Ярьсан хэлсэндээ үнэнч байдаг тийм бие биенийхээ итгэлийг даадаг ийм болгодог л доо. Тэгээ багаасайхаа багийн спортоор хичээсэн. Өнөөдөр бол ямарсан хүмүүс итгэл алдахгүй хүмүүст нөхөрлсөн бол бас нөхөрлөөл хүн надад итгэжээвэл итгэлийг алдахгүй хүмүүс хичээгээл явж байгаа. Энэ бол бас мэдээж энэ багийн спортын бас нэг тодорхой хэмжээгээр нөлөөлөл байх гэж бодож байгаа. Ер нь бас сүүлийн үед энэ хүмүүсийн дунд элбэг тохиолдолд байгаа энэ таргалалт бол танаас бол хол юм байна тий. Таны өндөр жин ер нь илүүдэлчин бол байхгүй бах тий. Би ч бас яг гизтэй шүү дээ. Яг ерөнхийдөө байх өндөр метр 80. Одоо энэ хүүхдүүдэнд харахад би чинь намханд нь орно шүү дээ. Намханд нь орно. Өндөр бол метр 80 тэгээд жим бол 83. Яг нөгөө 90 60 80 тэгээд 80 лаа. Хөдөлгөөн бол нэлээд хүн бүхэнд бол хамаатай. Маш хэрэгтэй зүйл шүү дээ тий. Та ер нь 7 хоногт хэдэн удаа ингэж хөлсөө гаргачихж байна. За манай багийнхан бол 7 хоногийн 2 дахь 4 дахь хагасаа өдөр бол байнгын юм бэлтгэлтэй. Би бол их хвчлэн хагасаа өдөр хамт тоглоно. За завтаа үедээ бол яг 2 дахь 4 дахьт нь бас хаяа нэг юм тий. Тэр болгол амждаггүй. За бүтэн өдөр бол уулан талах чинь. Үүний нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр дөрөвтэй томоохон бодлогууд юу вэ? Одоо хүн болгонд одоо заалан тоглоыг их хүрэлцээгүй байдаг ч гэдэг юм уу те ийм зовлон бол байна шүү дээ. Энэ асуудлыг бол бас нэлээ 2008 онд их хурлын гишүүн болсон цагаас хойш ярьсан тийм. Энэ нийтийн биеийн тамир спортыг дэмжихтэй. Манайхан ч бол нэг талдаа нэг спортын хөөжтэй тийм үү. Спортоо одоо нэг юм хувийн спорт их хөөж байгаа. Яг багийн спорт бол сулгаж Монголд. Тийм болохоор нийтийн биеийн тамир хөгжүүлэх. Хүн болгон тамирчин бол одоо олимпийн аваргаас олимпиос медаль, дэлхийн аваргаас медаль авахгүй тийм. Хүн болгон эрүүл мэндэд анхаардаг. Нийтийн биеийн тамирыг хичээлж тийм үү. Энэ багийн спортоор хичээлж одоо эрүүл байх тийм хамт олонч байх ийм одоо зөв хүмүүжлэг болж авчвал хэрэгтэй л. Яг энэ талдаа бол төрийн бодлого бас жоохон дутагна байсан. Одоо сүүлийн жилүүд бид нэр эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг батлаад эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд энэ өвдгөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийтийн биеийн тамир спортоор хичээлж байгаа иргэдийн одоо тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдсэн байгаа. За одоо бас биеийн тамир спортын заал одоо спортын клубүүд, фитнес хичээлүүдийг танхимуудыг ажиллуулж байгаа хүмүүст тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх асуудлыг бол эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд суулгаж өгсөн байна. Ер нь тэгээд өвдснийхэн дараа тэгээд даатгалтаа гээл албатай юм шиг өвдчөөд эмнэлэг твтдэг, эмчлүүлдэг. Тэгээд даатгалаас одоо нөхөн төлбөр авдаг ийм байдлаар биш. Өвдгөөс урьдчилан сэргийж тэ өөртөө мөнгө зарж байгаа. Заалан тоглоод мөнгө зарцуулж байгаа. Фитнесээр хичээлээд юм төлбөр төлж байгаа. Энэ хүмүүсийг өвдөхгүй байгахын төлөө бас урамшуулах тогтолцоо бол бид нэр эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар хийгээд өгсөн. Тэгээ энийг л одоо иргэд маань сайн одоо ойлгож уулын аль болох нийтийн биеийн тамир спортоор хичээлэх юм уу нийтийн хийх ёстой гэж бодож байгаа. Төрийн бодлого ч гэсэн мэдээж спортыг анхаарчтай Монгол улсын нэр дэлхийд дахин гаргаж байгаа улсууд дэмжлэг авах. Гэхдээ яг нийтийн биеийн тамир хичээлж байгаа улсуудаас төлхөө дэмжих тийм бодлого цаашлаас өшөө илүү шаардлагатай гэж үздэг. За баярлалаа танд. Бидний нэвтрүүлгийн урилгыг хүлээн аваад бас ажлаа сургуулахын боломж олгосон танд баярлалаа. Баярлалаа. За баярлалаа танд. За.
За эрхэм үзэгчдээ бид Улсын хурлд Монгол Ардын намын бүлгийн дарга бяцхан цогтын нэг өдрийн ажлыг үзэгч та бүхэндээ танилцууллаа. Тэгэхээр бид өглөөний 8 цагаас төрийн ордонд түүний ажлыг сурвалжлахаар ирсэн. Одоо цаг 23 цаг болж байна. Тэгэхээр энэ хугацаанд бол Улсын хурлд Монгол Ардын намын бүлгийн даргын нэг өдрийн ажил яаж өнгөрдөг юм бэ гэдгийг үзэгч та бүхэндээ харууллаа. Нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаарт Улсын хурлын гишүүн Баасан хүү оролцох болно.